эхлээд өөрсдөө санаа хэлээ. Магт баг байдаг сахгүй. Тэгэл би ч босоог очиж манайгаа босоол юм борцсон. Ингээд найзуудаа хамт 0-ороор гэж хэлэх ганц шалтгаан хүнд дээрлэх үйлчгээ гэж. Сайн байцгаана уу? Намайг Халиана гэдэг. Одоо болохоор MIU гэдэг олон улсын дээд сургуулийн 3 дахь дамжаа суралцж байгаа. Тэгээ одоо болохоор ерөнхийдөө чөлөө цагаараа юу хийдэг вэ гэхээр бид болохоор ESCO хөгжлийн төв гэж залуучуудын төвд явдаг. Тэгээ тэр төвийг хариуцах янз бүрийн одоо гадаад үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагаа гэдэг ивэнтүүдийг зохион байгуулах ажлыг хийж байгаа. Тэгэд одоо 19 настай гэж хэлээ. Сайн байцгаана уу? Би болохоор санхүү эдийн засгийн сургуулийн 3 дугаар курсын оюутан Инх Санаа. Бас сая хэлсэн шиг ESCO хөгжлийн төвд гишүүнээр одоо байдаг. Тэгээд янз бүрийн сургалт лекц хийсгэндээ заадаг. За тэгээд одоо 20 хүрнэ 4 сард 20 хүрэх гэж байгаа. Ийм намайг хоёр нэг яг нэгдүгээр ихэд орохын 100 хөтөлбөрийн талбайд байсан байхгүй юу? Бэний яг манай хажуудлын бэрэд гэсэн. Яг хажуудлын орцод гэсэн байхгүй. Тэгээд бид хоёр тэгэж танилцаад манай өмнөх орчин 84 дэх сургууль сурдаг. Би болохоор чинь одоогийн оюунлаг сургууль сурдаг байсан хгүй. Тэгээд би 2 дугаар анги хүртэл оюунлагт сураад 3 дугаар ангиасаа 84 рүү шилжсэн чинь амар гайхалтай яг эдний анги руу шилж таараад тэгээд өөртөө бид хоёр нэг ангид болно гэж юусэн мэдэхгүй байсан хгүй. Тэгээд эдний анги руу шилж таараад тэгээд бүр тэрнээс эхлээд бүр ингээд бүмзгийн найзлж гисэн юм уу? Одоо тэгэхээр чинь 20 он гэхэр чинь 14 дэх хичээлтэй. Ингээ байны найзаас авах гэсэн чинь хин экстанаа дүүтэй. Тэгээ би болохоор нэг хичтэй моолын хичтэйг нөө нэг ингээ цог амьддаг байсан нөө манай үеэлэгчээс авахгүй. Тэгээ манай хоёр гадаа амир тоглох нас чицөө юм жохоо нэг насны зүрхтэй болохоор тэгээ хараад энэ хоёр тоглож байгаа л бид хоёр яриа л за энэ хоёр хүүхдээс найзлахгүй шүү. Тэгээ амир ярьжсэн авахгүй. Тэнгүүдээ нөө ээж нь ингээ нэг ундаа явжсэн авахгүй. Тэнгүүд бид хоёр за хоёлоо оч тэр хүүхдээ яа. Тэгээд ингээ болцоо байсан юм аа сургууль мургуул дээрээс анги мэнг дээргээл уур гэдэг байсан. Заримдаа хамт суудаг гэсэхгүй. Заримдаа ингээ хамт суугаа, заримдаа ингээ ард дууртаа орч сууж байгаа. Тэнгүүт нэг шалгалтан дээр жоохон ингээ нэг юм тэг нэг юм хуулах юм чи. Тийм байгууд би нэг бол тусалдаггүй, нэг бол манайг надад хэлдэг ч юм. Тийм байдаг гэсэхгүй. Тэнгүүт уур гэдэг гэсэн юм аа ингээл. Тэрнээс илүү нэг амар сүртэй ингээл нэг юм тарт түргээл амар муудалцал дэлбэрээ ийм ерөөсөө. Тийм муудалцаа мэдэж штэ том. Тийм ерөөсөө гэдэг. Тухайн үед нь тэгээд цаа гэж цагтаа ч өгдөг гэсэн. Тэгээд нөхөрлөл гэдэг зүйлийг амар хамархан жижигхэн зүйл ингэж нурааж чаддаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд яг тэр зүйлийг би бинээс амар хол байлгангаа. Тэгээд ингээд яг ямар нэгэн зүйл болох үедээ ингээд тодорхой яг тухайн акшнд нь ингээд ярилцаад хуваалцангаа явсан учраас өнөөдөр хүртэл 14 жил найзлаа гэж боддгий штэ. Яг сонирхолтой байхад нөгөө нэг жоохон бахад 5 дахь анги лөө байсан ба. 5 дахь анги төлөө манай бас нэг өөр одоо болохоор ч бүр өөр ангид бүр нэг юм өөр нэг хүүхдэд өсөхгүй. Тэгээ нэг охинтой найздаг. За тэгээ тэр хүүхд болохоор чинь нөгөө нэг бид хоёр тэр хүүхдийн гэртээ очиж амар тоглодог. Нэг удаа би амар оройтоод аав надраа амар залгаад уурлаа чи хаана маана нэгэл амар уурлаад тэгээ тэр үеэс эхлээд тэр тэгсэн чинь тэр өдөр болохоор чинь нөгөө нэг тэр охин тэгээ Халина бид гурав гэрээс гараад явждаг хгүй. Тэгээ манай гэрлийн хоёр намайг хөргөж өгч байгаа. Тэгээдсэн чинь замдаа аавтай таараад тэгсэн чинь аав таарснаа ингээд амар ууралсан байсан хгүй. Тэгсэн чинь тэр охин болохоор шууд цухтай авчихгүй. Тэгсэн чинь Халин болохоор миний гарыг атгасааргаа тэр чигтээ үлдчихэж байгаа хгүй. Тэгээдсэн чинь аав тэр үед намайг ингээд амар уурлаа чи өстой хаашаа явчихтیں۔ Хичээлээ таваа шууд ирэхгүй ил амар цаг гэсэн чинь манай намайг ингээд надтай хамт аавд амар загнуулаад тэгээд аав тэр үеэс эхлээд Халина болохоор чинь юу гэдэг вэ гэхээр амар зөрөгтэй охин гэж ярьдаг хгүй. Тэгээд аав ч хоёрын Халиныг дандаа гэрт гэж ярьдаг хгүй. Манай Халин нэр амар зөрөгтэй. Би өөр санаа хийж надаа нэг тэгж хэлсэн юм амар санаж байна. Халиуна яах вэ? Сэргэлэн гэж өөрөө болооч гэж нэг юм санаж байна. Нэг санааг болохоор ямар ч гэсэн амар цайлгаан. Тэрөөсөө одоо нөгөө нэг тийм байдэн штэ ингээд буруу хүмүүстэй олсоо ч юм уу хүмүүстэй олсоо гэхээр яхаад анаа та болмол гэж ерөөдөө лээж амар тэгдэм мөртлөө ерөөс ингэ санаатай уулзсан бод гэхээр өө за яа маа ингэ санаатай байна гэхээр за зүгж өгөөд идэдэг. Ямар магт баг байдаг сахгүй. Тэгээд би ч босоог очиж манайгаа босоол амар борцсон. Тийм юм байна жиж юусэн юу ч таахгүй те. Эдид очихоор дандаа би нөгөө аяг гоо. Тэгвэл даа нэг л би очингоо талныг ээж намайг манай аяг гоогч ирчих гэлдэг. Найл болоо жоох хэлгэнгүүт цаа гэж гардчих. Манай ээж болохоор дандаа
охтуудтай хамт ингээд найзуудтай хамт 0-ороор гэж хэлдэг ганцхан шалтгаан нь хүнд дээрлэх үлчгээ. 0 орсон юу ч болох юм шиг эвгүй хүмүүстэй таарахыг гэж л хамт 0-ороор гэдэг нэмэг. Тэгэхээр нэрээ гэж хэлдэг юм. Тий. Чи очоод 0 чи ганцаараа байж байгаа чи 0 руу унчвал үнэ тэгж хэлжсэн юм. Чи жижиг юм чи турхаа юм чи. 0 доод унчаад ингэж. Интернет ингээ хитрхи амар хөгжсөн. Бүх юм ингээ амар задгаалцсан. Бүх юм ингээ нээлттэй болсон. Би ингээ бүх хүссэн юм бараг үзэж болохоор болсон. Тийм болохоор нөгөө хүүхдийг гэр бүлийн гэхээс илүү интернет найзууд нь амар хүсэж байгаа. Найз гэдэг зүйл чинь ингээ ингийн сонсож байгаа мөртлөө чиний амьдралыг бүтэн өөрчилж чадах тийм амар том хүн баггүй. Чиний амьдрал донд насан турштай байх хүн. Тийм учраас найз амар зүг сонгох хэрэгтэй. Үнэхээр ингээ нэг тийм нэг удаагаар ингээ гарах үед ч юм нэг удаагаар бараг хүмүүс ингээ шоу үзвэл ингээ болчихлоо шүү дээ. Би зөндөө тийм хүмүүс харсаа болохоор тхийн төлөө найзалж байгаа тийм хүмүүс байх юм бол чи ингээ өөрөө өөрийгөө халтаад усна. Яа гэх юм бол одоо бид нар ингээ мэдгүй шүү дээ. Юу гоё гэж байгаа тэр зүйл рүү л явж байгаа. Интернет юу гоё юм гэдэг тэр зүйл рүү л явж байгаа учраас найз амар зүг сонгох хэрэгтэй. Миний хувьд одоо хүртэл ингээ амар өнөөдрийг хүртэл ингээ хараад үзэх юм бол ингээ амар ингээ амьдралаа ингээ зүг ингээ аваа явж байгаа гэж амар боддог. Тэр нь ч гэсэн их санаатай амар холбоотой. Тиймээс та ямар хүнтэй найзлаасаа гэж хүсэж байгаа вэ гэхээр амар сайн хүнтэй найзлаасаа гэж хүсэж байна. Чамааг ингээ амар өөрчилж чадах. Тэгээс хүн хажууд нь байгаа хүн ингээ амар ингээ хичээл хийгээл ингээ тахах хүн угсаа нэг тийм цаанаас юмэр санагдаад байдаг. Тийм болохоор ингээ анханасаа ингээ амар сайн хүнтэй найзлах юм бол тэр хүн чинь чамааг бүрэн өөрчилж чадах хэмжээний тийм хүн байдаг. Нэг манай багшийн нэг амар гоё үг санаанд орсон байхгүй юу? Үүрт мөх сайн байхын төлөө амьд ажиллараа гэсэн үг байдаг байхгүй юу? Ингээ сайн хүн байхын төлөө амьд ажиллараа гэдэг. Тийм болохоор нөгөө илүү жоохон нэг өөрийгөө өөрчлөе, жоохон нэг бүтээе те нэг жоохон хөгжүүлчихье, нэг жоохон ч тоо нэг юм жоохон ч тоо тийм уцан төдийж тоо сэтгэлэн байгаа хүн байх юм бол арай нэг ирээдүйтэй шүү дээ те. Тэгэхгүй бол ингээл нэг юм гэртэл байгаад дэг, урсгалаагаал байгаад дэг хүмүүс бол жоохон тиймэрхүү болохоор жоохон ч тоо өөрчлөлт гэдэг үнтэй нөхөрлөх юм бол жоохон ч гэсэн нэр өөрөө өөрчлөгдөж чаддсан бий. Ингээ найзламааргүй байсан ч гэсэндээ ингээд өөр найзлах найз байхгүйгээд бүх ингээд заанаасаа ингээ явах хэрэгтэй болдог ч юм уу. Тэгээ тиймэрхүү хэрвээ хүүхдүүд байхаа одоо ч гэсэн ингээ найзуудаа эргэлзэж байгаа тийм хүүхдүүд байх юм бол ямар нэгэн сайн дурын байгууллага ч юм уу хөгжлийн төвд яваарай гэж амар хүсэж байна. Яа тийм бол тэнцэж өгс өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд ч гэсэндээ сайн найзуудыг олох боломжтой байх гэж бодож байна. Тэгээ бид хоёрын үед ч гэсэндээ ямар ч гэсэн санаа бид хоёрын үед ч гэсэндээ өнөөдрийг хүртэл ингээд задраагүй те. Ингээ ямар ч сайн хүн болохын төлөө хичээж байгаа гол зүйл нь бас магадгүй эсгүй хөгжлийн төв байх гэж би боддог байхгүй юу? Яагаад бол хөгжлийн төв тэрс байнга ингээ хөгжил яаж хэрхэн хөгжих талаар зааж өгч байгаа учраас өнөөдөр хүртэл ямар ч гэсэн нэг замаа алдчих байгаа юм шиг яваал юм гэж боддоо шүү дээ. Бид хоёр тэгээ нөгөө нэг найзны бид гурав цааш тэр нь насан турштай антилтэй энд гэдэг шиг. Антилтэй энд. Бидний хэлэхэд маск зүгээр. Тэгээ маск байгаа шүү. Маск байгаа. Тэгээ бичлэг хийх гээд яг энэ үед л төр маск авсан болохоор маскаас зүгээрээ санитолч гэсэн байгаа. Чи санитолтой юу? Би санитолгүй. Би санитолтой. За тэгээд өнөөдрийн манай влогийг үзсэн хүүхдүүдэд баярлалаа. Бид хоёр ингээд өргөдөж ирсэн зочнод байна. Тэгээ манай ундаалын маань влогийг сайн үзээрэй хүүхдүүдээ. Subscribe and share. За тэгээд хэрвээ ямар нэгэн таалагдсан бол эсвэл хэлхийг хүсэн зүйл байх юм бол комент хэсэгт үлдээе. Баярлалаа.